Өнгөрөх оны мөн үетэй харьцуулахад 2 дахин их хэмжээний татварыг улсад төвлөрүүлжээ. Тэгвэл өнөөдөр шилдэг татвар төлөгчид шагналаа гардаж авлаа. За 2016 оны ажлаараа бол манайх 4 сая тонн үрс борлуулж цар гарын тэрэм төрөө улс орны төлс төлсөн байгаа. 54 тэрэм төрөний цэвэршигтэй ажиллаад байгаа. 2016 оны хувьд бол аг компани 71.2 тэрбум төгрөгийн татварыг одоо улс орон нутгийн болон бүх төрлийн татварууд хураамжид өгсөн байна. Ер нь одоо яг л одоо хуулийн дагуу төлөх ёстой татвараа цаг тухайд нь төлдөг. Манайх ерөнхийдөө нэг 700-аад ажилчтай зөвхөн сансар одоо трейд компанитай бол 120 ажилчтай яг удирдлагын хэмжээтэй бол 200-аас 300 ажилчтай ажилладаг. Ийм нефтийн чиглэлээр нефт импортлох, нефтийн жижиглэнгийн болоод бууны борлуулалт хийдэг компани. Энэ хүрээнд ч гэсэн намын холдонг болон групп компаниудын хувьд нийт өнгөрсөн 3 жилийн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгийн татварыг улсад тушаасан байна. Тэгвэл он гарсаар улсын төсөв төвлөрүүлж байгаа татварын хэмжээ нэмэгдсэн нь манай орны уул уурхайн эрдэсийн бүтээгдэхүүний үн дэлхийн зах зээлд тодорхой хувиар харилцан адилгүй өссөний нэгэн баталгаа болохыг уул уурхай эрхлэгч аж ахуй нэгж компаниуд хэлж байгаа юм а.